Хишиг сүрэн дэмбэрэл орой минь гэсэн байна. За орой минь. Өнөөдөр бүгдээрээ эрүүл мэндийн талаар ярина. За та бүхэн өөрийгөө хэр эрүүл гэж боддог вэ те? Эрүүл мэнд дээр ямар асуудал байгаа вэ ч юм уу? Эсвэл тархиа өөрчлөлт сургалтандаа суугаад ч юм уу өөр ямар нэгэн сургалтаар ч юм уу эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлсэн байгаа бол ямар асуудлаа яаж шийдвэрлсэн бэ? Сонь сайхна хуваалцаарай. Алтан чимэг орой минь төргий. За миний хувьд бол одоо өөрийнхөө түүхээс л эхлэе да тий. Би чинь одоо энэ доктор Joe Dispenza багшийн бясалгалтаа учрахаас өмнө үнэхээр сэтгэл санаа хөний хувьд бол үнэхээр уналтанд орсон. За тэгээд санхүү ажил төрөл карьер маань уг нь аюул амжилттай явж исэн ч гэсэн нэг тийм мэтгэлгийн шинж чанартай үйл явдал болоод тэгээд тэрнээсээ болоод бүр ингээд те гүн депрессэнд ороод нойргуудаад хэдэн өдөр нойргүй яваад бүр яг ингээд цором хийхгүй нойргүй яваад за тэгэл ерөөсөө яг энэ бясалгалд анх орж эхлэхээс өмнө ерөөсөө ингээд өсний үзүүрээс эхлүүлээд хөлийн үзүүр хүртэл өвдөхгүй ч юм байхгүй тийм эрүүл мэндтэй хүн байлаа. За тэгээ одоо миний нүрийг та бүхэн харж штэ те миний нүүр ингээд бүр ингээд батг гарах бараг зайгүй болтлоо. Тэгж батг гарч исэн байдгийн ганцхан нүүр биш энэ хүзүүч гэсэн ингээд ерөөсө батг гарах зайгүй болтлоо тийм өрөвсөлтэй том батг гарч исэн. Тэгээ яг одоо маш харамсалтай нь тэгээ тухайн үеийн тэр нөгөө батгахтай үеийн зураг надад байхгүй л байна л да. Тэгтээ тухайн үед манай гоо сайхан чигч миний батгыг шахаад ингээд нүрийг минь цэвэрлээд ээж хата яана одоо хоёлаа яана гэж бүр миний өмнөөс бүр санаа зовоол те. Тэгэл өстө нэрээ нүүрнийх нь ингээл батган шахаад дуусахгүй. За тэгэн гутаа дээрээсээ эхлүүлэл гэх юм бол таригтлахаа нь ингээл айгүй хөвддөг. Тэгснээ хамар гэн гут гамрайттай хамар нь ингээд байнгын битүү. Тэг ингээ хоолоон дээр нь ингээл жоох юм ярьж байгаа л юм ингээл тэгэлждэг. Тэгээд гэж хоолооныхоо тэр тэглийг гаргаж дуун гарч ингэж ярьдаг. За тэгэл зүрхний хим алдагдтал гээл те. Ходоодны асуудалтай бөөр нь маш их өрөвсөлтэй. Тэгэл уушиг нь бас ингээд сүрье гэдэг өвчин тусаад идэгжсэн. За тэгэл одоо энэ дундуур чинь те яг өнөөдрийн энэ одоо бас харьцангуй эрүүл йог их өвчин байхгүй ийм төвшөнд хүртэл бол ингээл арьсан дээр псориаз гэдэг өвчин байдаг штэ те. Тэр псориаз гэдэг өвчин хүртэл гараал. Тэгэл ч одоо над ч өвддгүй юм байхгүй байсан юм дөө. Тэгэл эмэгтэйчүүд хэтэл өрөвсөлтэй гэл эмнэлэг твтэл те. Тийм маш их өвчнөтэй тийм хүн байлаа. Тэгээд өнөөдөр яагаад эрүүл мэндийн сэдвийн талаар ярих гээд байгаа юм. Манай тархиа өөрчлөлт сургалт ер нь бас эрүүл мэндтэй холбоотой агуулга ярьдаг л та. Гэхдээ бид нэр эрүүл мэнд дээр бол төвлөрдгөө зан төлөв дээр төвлөрдөг. Тэгэхээр би өөрөө энэ олон өвчнөөс салаад тэр их айхтар одоо арьс маань одоо ингээд те нэг 2 3 жилийн өмнөөс бол бүр ингээд огт батг гарахаа болчихсон. Тэгээд тэр хүртэл ингээл багаар гараад би гоо сайханд орж нөгөө арьсаа янзлуулаад тэгэл харьцангуй гарах нь баг ч гэсэн ингээл багаар ингээл нүүрэн дээр батг гараал те. Тэгэл ингээл өөртөө ажиллаад яваадсан. Тэгээ одоо үнэхээр миний нүүрэн дээр ингээд батгч гардаггүй. Үнэхээр ингээд сайхан тогтчихсон. Тэгээ би энэ бүхнийг яагаад ярьж байгаа юм гэхээр би одоо зүрхээ эдгээ ч юм уу те зүрхний хим алдагдaltaй байсан шүү дээ. Зүрхээ эдгээ гэж нэг чимлэгээр яваагүй. Гэхдээ зүрхний хим алдагдал бол яг нэг хорооллын эцэст байдаг дотрын имлэг дээр очиод зүрхний бичлэг энэ төр хийлгсэн чинь миний зүрхийг бол яг хим алдагдaltaй байна гэж ингэж гаргаж ирж байсан байхгүй. За тэгээ эмэгтэйчүүдээс болж одоо имлэг твтдэг байсан гэх мэтчлэнгээр тэгсээр нөө би эднүсийгээ эдгээх гэж юусоо имлэг домлогоор яваагүй. Яаж идэгсэн гэхээр мэдэхгүй зүгээр л хар аяанда идэгсэн зүгээр болцсон. Гэхдээ тэр өвчтөй байсан миний тэр нөгөө сэтгэл зүйн төлөв байдал өвчтөй байсан миний тэр өөрийн ааш авир хүмүүстэй харилцаа миний тэр ихтгэл өмнөөшөл хандлага энэ төр бол өөрчлөгдсөн. Өөрчлөгдөөд би өөрөө өөрчлөгдөөд ахихаа хэрээр дагаад миний өвчин идэгсэн. Тэгээд эхэндээ бол нөгөө багш уулын молыг гэдэг ямар ч мөрөөдөлгүй байсан хүн штэ. Тэгээ нөгөө өөрийн мэдлгүй нэг л мэдхэд багш болсон гэдэг шиг те. Ингээд багш болсныхаа дараа ингээ хүмүүстэй ажиллаад эхлэхээр би сая өөрийгөө яагаад идэгцснээ ойлгосон байхгүй ерөнхийдөө бол за.
би ингээд идэгцсэн бэ штэ гэдээ ойлгосон гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийнхөө энэ лайвн дээр бүгдөө юу ярих юм гэхээр ер нь эрүүл мэнд гэж юу юм бэ те? Хүн эрүүл байхын тулд ямар байх ёстой юм бэ? За тэгээ хэрвээ өвчлөлтсөн байгаа бол өвчнөтэйгоо яаж ажиллах вэ те? Өөрийгөө яаж эдгэх вэ? Заавал ийм тариа хагалгаа ийм тийм гэхгүйгээр яаж эдгэх вэ гэдэг энэ би одоо өөрийнхөө туршлаганаас болон манай сургалтанд суусан хүмүүсийн л туршлаганаас ярих гэдэг нь шүү дээ. Үтсэн тулсан те яг ингээд боддоор одоо хэлж чадах зүйлсээр л жишээ авч ярих гэдэг. Тэгэхээр өөрөө би тийм айхтар эрүүл мэндийн асуудалтай байжгаад одоо ингээд эрүүл мэндийн одоо йог гэх ямар ч байсан зовир бол байхгүй надад хаанч байхгүй. Тэгэхээр бүгдөө одоо би зүгээр ингээд өөрийнхөө хувийнхаа юмнаас ингээд те туршлаганаас ингээд яриад тэгээ та бүхэн бас өөрснийхөө эрүүл мэндийн талаар ойлголтоо өөрснийхөө одоо тулгараад байгаа асуудлаа ч юм уу чөлөөтэй ярилцаарай. Тэгээ бүгдөө энэ лайвн дээр энэ эрүүл мэнд гэдэг сэдвийг тойроод сайхан чөлөөтэй ярилццгаая. За нараагч маань эрүүл байх гэдэг нь зүгээр өвчнгүй байх тухай ойлголт биш юм а гэдгийг маш сайн ойлгосон. Би сэтгэл тэнцвэртэй байхыг хэлнэ гэж тийм ээ тийм. Тэгэхээр сая хэллээ шүү дээ. Би ингээд эдгэрхийн тулд ерөөсөө ямар нэг юм хийгээгүй. Эдгэрхийн тулд би эмнэлэг дамлагаар явдаг ч юм уу. Им тавуудаг тийм юм ерөөсөө хийгээгүй. Тэгэхээр миний энэ нүүр толгоо өвдөөл ингээд үс унаал, нойргуутаал сэтгэл санаа туйлын докторгүй тэгэл ингээл хамар аман байнга битүү гамрет хоолон дээр ингээд байнга нэг юм тэгэлжээд хэцүү байгаад байдаг мэдэг. Энэ бүхнийг би яг эдгэе гэж юусоо эдгээгүй гэсэн үг байхгүй. Тэгсэн байсан ч эдгэж болдог гэдгийг би өөрөө үзсэн. Инхээ готов. За сайн уу инхээ готов. Амраа амар жаргал сэтгэл зүгээ эмчил засахгүйгээр биеэ эмчлэх гэж оролдох нь цоорхон шангаар ус утгатай адил гэж бодож байна багшаа. За тийм шүү. Туйлын үнэн. Яагаад тэгэхээр хүн гэдэг зүйл чинь зөвхөн нөгөө юу биш юм бэлээ л дээ. Мах биш юм бэлээ л дээ. Тэ нэг ингээл өөрийн мэдлгүй ямар ч хамаагүй даавар гормон ялгаруулаад тэ тэгэл өөрийгөө амьд байлгаал ингээ явдаг юм мах бод хүн ерөөсөө биш байгаа байхгүй. Хүний энэ нөгөө нэг сэтгэл зүй даавар гормон тэ энэ биеийн дотор явж байгаа биохимийн урлууд за тэгээд одоо энэ биеийн нөгөө уургийн үйлдвэрлэл за тэгээд энэ ухамсар буюу хүний сүнсний нөхцөл байдлын дээр хоорондоо ингээд маш гүн бат уялдаатай хоорондоо холбоотой байдаг. Бие биенээсээ салшгүй холбоотой байдаг юм билээ. Тэгэхээр бид нар нэг тэнцвэргээ сэдвээр нөгөө 3 тэнцвэргээ яриад байсан шүү дээ. Бие махбодын тэнцвэр, сэтгэлийн тэнцвэр, ухамсарын тэнцвэр яриадсан. Тэгэхээр явж хүний биеийнх нь эрүүл мэнд буюу 3 тэнцвэрийн чинь нэг нь ахна нь шүү дээ. Бие гэдэг чинь. Тэгэхээр энэ биеийн эрүүл мэнд гэдэг чинь дангаараа оршин байх ямар ч боломжгүй. Бие эрүүл байхын тулд сэтгэл зүйн эрүүл байх хэрэгтэй буюу одоо бид нар чинь харьцангуй сэтгэл зүйн эрүүл мэнд нөгөө сэтгэл засал масал те сэтгэл зүйч сэтгэл зүйтэйгээ ажиллах энэ төр гэдэг чинь орчин үеийн мод болчлоо штэ. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг дээр бид нар бас нэлээд хөөрхөн анхаарал тавиад түүнийг мэдээд идэг болсон байна. Одоо бид нар яах ёстой юм гэхээр биен дээр анхаарал тавьж гэн, сэтгэл дээр анхаарал тавьж гэн. Тэгэхээр одоо бас энэ ухамсараа анхаарад ухамсар дээр анхаарлаа хандуулад буюу одоо энэ сүнс гэдэг энэ зүйлэн дээр анхаарлаа хандуулад тэгээд энэ 3 хоорондоо салшгүй уялдаа холбоотой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд түүнийг ойлгох нь өөрөө туйлын чухал байгаа байхгүй. Тэгэхээр манай тархиа өөрчлөлт сургалт юу хийдгийг гэхээр яг энийг хийдэг гэсэн үг. Бид нэр сэтгэл зүйтэй нь ажилдаг. Яг би өөрөө сэтгэл зүйч биш ч гэсэн хүнийг нөгөө өөрлөө нь өнгөөлгөөд өөрөөс нь тодорхой асуултууд асуулгаад тодорхой арга барилтаагаар баг өөрөөр нь өөрийнх нь сэтгэл зүг засуулчдаг байхгүй. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүг засахын тулд би заавал сэтгэл зүйч байх биш. Би яг тодорхой арга барилыг зүгээр өөр дээрээ туршаад энийг ингэж хийх юм байна гэд мэдчихсэн түүнэн дээрээ үндэслээд ингээд яг энэ бясалгалаар дамжуулаад ухамсарын сэрэхээр дамжуулаад ухамсар сэтгэл бие гуравтай нь ингээд зэрэг ажилдаг гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ гурав чинь холбоотой. Энэ гурав чинь нөгөө нэг аль нь ч хинээсээ ч тусдаа биш. Энэ гурав чинь яг ингээд хамт явж байдаг зүйлс аахгүй.
Тамир арай минь гэсэн байна. Арай минь дээ. За тэгэхээр нэг эрүүл мэнд гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг юм те. Хүмүүс ингээл өвчин гээл би тэгж өвдөд ингэж өвдөд гэдэг ахаас биш. Эрүүл мэнд гэдэг чи юу юм бэ? Эрүүл байна гэдэг чи юу юм бэ гэдэг концепт буюу агуулга бид нэг сая ярьдгүй юм шиг надад санагддаг. Тэгэхээр доктор Жоо багшийн хэлж байгаагаар ер нь бол энэ доктор Жоо багш гэлтгүү бас нөгөө нэг юу одоо нэг өвчнөө хайрлах гэдэг ном байдаг шүү дээ. Тэгээд тэр номон дээр те анагаахын шинжлэх ухаанд те эрүүл мэнд гэдгийг юу гэж ойлгох юм гэхээр гомеостаз буюу тэнцвэрт байдал гэж ойлгодог. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг нь юу юм гэхээр тэнцвэрт байдал буюу юуны тэнцвэр юм гэхээр даавар гормоны тэнцвэр, сэтгэл зүйн тэнцвэр, ухамсарын тэнцвэр байхгүй юу? Ухамсар нь буюу нөгөө нэг оюун ухаан нь ухамсар нь ийм сэргэг тэнцвэртэй ингээ юм дээр ганхаад ингээд юу яагаад байдаггүй ухамсараа алдажгүйгээд байдаггүй юм айтайхан шиг сэргэг ухамсартай сэтгэл зүйн хувьд сэтгэл зүйн тэнцвэртэй аахар шаахар жижиг шажиг юм болгон дээр ингээд дээшээ доошоо ингээд савлаад байдаггүй тэгэн гутаа 3 дугаарт нь хүн энэ хоёроо тэнцвэртэй байлгаж чадхаар өөрөө ирэхгүй бие нь тэнцвэртэй байдаг буюу энэ даавар гормон тэнцвэртэй байдаг. Тэгээ ингээд энэ гурав нь өөрөө тэнцвэртэй байгаад ирэхээр хүн яадгийн гэхээр эрүүл мэндийн хувьд биен дээр нь даавар гормоны тэнцвэр одоо багаар үүсэж эхэлдэг байхгүй. За нэг юм байна. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг ойлголт нь өөрөө юу юм гэхээр тэнцвэртэй байх. 3 тэнцвэр гэж би эрүүл мэндийг хэлнэ. За тэгэхээр миний хувьд эрүүл мэнд гэдэг ойлголт ийм байна. Зөвхөн бие махбодын тэнцвэр биш те. Зөвхөн даавар гормоны тэнцвэр биш. За бид нэр ингээд им уугаад маш сайн зохицуулах хийгээд биеийн даавар гормоныг тэнцвэртэй байлгалаа гэхэд хэрвээ сэтгэл санаагаа ч юм уу ухамсараа тэнцвэртэй байлгахгүй ухамсараа алдажгүйгээ сэтгэл зүйн дээшээ доошоо савлаад ах юм бол энэ биологийн энэ биен дээрх даавар гормоны тэнцвэр чинь удаан хадгалагдаж чадахгүй буюу одоо бидний ихэнх өвчлүүд бол дандаа даавар гормоны тэнцвэр алдагдсны өвчлөл шүү дээ. Тэрс маа нөгөө стрессийн гаралтай өвчнүүд гэдэг шүү дээ. Үндсэн шалтгаан юу юм гэхээр стресс гэдэг бүх өвчлөлүүд чинь дандаа юу юм гэхээр энэ даавар гормоны тэнцвэр алдагдлаас үүсэлтэй гэсэн үг байхгүй юу? Огтоо амгалан ихч маань багшаа таагүй харилцаатай хүмүүстэй хамт байхаар эргэж уур хүрээ тавгүй болох юм аа. Ийм үед яадаг юм болоо. За тэгэхээр энэ үед яах юм гэхээр сэтгэлээ ухамсараа тэнцвэртэй байлгаж сурна гэсэн үг. Бид нэр одоо хорон ертөнцид хаач явсан дандаа гоё хүмүүс дунд ороод дандаа аз жаргалтай дандаа ингээд хүмүүс бидний сэтгэл зүйг хайрлаж бидний сэтгэл зүйг хамгаалж байна гэж байхгүй шүү дээ. Бид нар угаасаа тийм орчинд амьдрах боломжгүй. Тэгэхээр бид нар юу хийх ёстой юм гэхлээр өөртөөгөө хангалттай танилцаад өөрийгөө хангалттай сайн ойлгоод сэтгэл зүгээ хангалттай сайн ойлгоод сэтгэл зүйтэйгээ бас хөөрхөн ажиллаж сэтгэл зүгээ ангааж итгээгээд тэгээд ухамсартай байгаад сэргэг ухамсартай байгаад гадны нөлөөнд автахгүйгээр гадны нөлөөлд автаж ухамсараа алдахгүй гадны нөлөөнд автаж сэтгэл зүгээ алдахгүй байж чадах юм бол бидний бие нь даавар гормон ч гэсэн тэнцвэртэй байгаад бид нэр эрүүл сэтгэл зүйн тэнцвэртэй учраас тайван амар амгалан аз жаргалтай тэгэн гутаа ухамсарын сэргэг учраас туйлын тодорхой хийж байгаа юм болгон дээрээ ухамсартай сэргэг байхлаар өөртөө сэтгэл хангалуун эргээд харамсах юм байхгүй ийм төлөв төвшин хүн болдог гэсэн үг. Мачур гэж хэлээд байдаг шүү дээ, буюу төлөв төвшин ийм хүн болдог гэсэн үг. ЦМ маань батг гарч буй сэтгэл зүйн асуудал юу байдаг вэ? За батг гарч буй сэтгэл зүйн асуудал бол миний нөгөө өөрийн туршлагаас үзэхэд те учраа олоогүй байтал зөв юм уу буруу юм уу маш их айц төгшүүртэй байдаг ч юм уу те яах учраа олохгүй тэгээ дээрэс нь нөгөө би бол яг тийм уур гэдэг онцлогтой замтай хүн байсан байхгүй айгу ууртай хүн байсан. Одоо ч гэсэн яг ухамсартай байхгүй л нөгөө уур манд гарч ирэх гээд байдаг. Тэгэхээр энэ уур буюу ингээд сэтгэл дотроо маш их ингээд халууд дүүгүүлээд ингээд уурлаад огшоод ингээд тэгээ түүнийгээ бариад ингээд ахаар
ерөнхийдөө хүмүүст энэ арсны асуудал буюу энэ арс гэдэг чинь юу юм гэхээр хүний биеийг нөмөрсөн хамгийн том хамгаалалтын эрхтэн байхгүй. Тэгэхээр энэ өөрийгөө хамгаалах, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх, өөрийгөө зөв үнэлж дүгнэх, өөрийгөө зөв авч явах гэдэг энэ чадвар маань өөрөө асуудал тулгараад ирэхээр яадгийн гэхээр хүн яг түүнээс үүдэлтэй энэ сэтгэл зүйн асуудал, түүнээс үүдэлтэй энэ даавар гормон энэ биеийн үйл ажиллагаанаас болоод надад батг гардаг юм шиг санагдав. Тэгээд өөрөө би нөгөө батгтай байсан, эрүүл болсон батгтай байсан миний зан төлөв, миний дотоод нөхцөл байдал, миний тэр сэтгэл зүйн төлөв байдал, одоо миний байгаа энэ дотоод нөхцөл байдал, сэтгэл зүйн төлөв байдлыг өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх ч юм уу өөрийгөө ингээ ойлгосон барьсан энэ нөхцөл байдал хоёрыг харахаар мөн тэнгэр газар хоёр шиг болсон байхгүй. Тэгээд үнэхээр миний арьс ч гэсэн тэнгэр газар шиг болсон. Миний арьс ч гэсэн тэнгэр газар шиг болсон. Тэгэхээр одоо батгатайгаас хүмүүсийг харахаар ингээд жоохон нөгөө өөртөө итгэлгүй юм шиг өөрийгөө жоохон танаагүй, айц төгшөөр ихтэй, дотроо нөгөө бухимдал ихтэй юм шиг харагдаад байдаг гэсэн үг. Тэгэхээр яг муу гэж байгаа юм биш зүгээр энэ өвчин өөрөө энэ дээр анхаараарай гэдэг юм дохио ахгүй. Тэгэхээр яах юм гэхээр бид нэр өвчин болгоныг ер нь юм дохио сигнал гэж авч үзэх хэрэгтэй. Яагаад дохио сигнал гэж авч үзэх хэрэгтэй? Өвчин болгон яагаад өөр утга агуулга, өөр одоо учир шалтгааныг ардталтаа хийж идэв гэхээр энэ маань өөрөө хүний нөгөө энергийн төвүүд буюу хүртнүүд гэдэг зүйлтэй холбогдоо явцдаг. Хүртнүүдтэй холбогдоо явцдаг, энергийн төвүүдтэй холбогдоо явцдаг. Тэгэхээр юу маань ЦМ маань одоо бүгдөө 3 дахь буюу маргааш өглөө танхим дээр хичээл үзэн штэ. Тэгэхээр бас энэ энергийн төвүүдийн талаар ярилцъя. Тэгээ энэ үеэр бас юу энэ эрүүл мэндийн асуудлыг бас хэдүүлээ хоорондоо ярилцъя. За уран чимэг би сэтгэл готрал түгших эмгэгтэй тэмцээд уучраа бололсон. Тэгээд аваа гайгүй явж байтал бүх яснууд маань өвдөж эхэлсэн. Онцлуултал хэрэг байсан. Одоо яах гэлээ? За тэгэхээр сэтгэл зүйчин бол яг бүрэн болоогүй л байна гэсэн үг. Яг үннийг хэлэхэд зүгээр сайхан шулуухан шударгаар хэлчихэд сэтгэл зүйчин болоогүй л байна гэсэн үг. Хэр хөвчин бол ингээд хуримтлагдсан бүр нөгөө ясан ингээд нөгөө өвдөж мөвдөд юу яагаад гэдэг өвчин муу юм шиг санагдаад ах юм. Өйнүүд нь ингээ өвдөд өйнүүд нь явандаа имжлүүлэхгүй удаад ахмал томорч момроод идэг тэр өвчин муу юм шиг санагдаад ах юм. Тэгэхээр яг ингээ шийдвэрлээгүй том асуудалтай шийдвэрлэж чадаагүй том асуудалтай тэрийгээ шийдвэрлэхгүй тэр нь ингээд нөгөө дотроос нь ингээл нэг тийм тэрийгээ шийдвэрлэж чадахгүй ингээл бухимдал ихтэй, стресс ихтэй, санаа зовнил ихтэй байгаад ахаар наад өвчний чинь тусаад байдаг юм шиг надад санагдаад идэг байхгүй. За тэр цэсмээ харилцааны асуудал ч юм уу яаж ч болдоггүй нэг юм өөрөөс нь дэндүү жоохон томтцсон ийм шийдвэрлэж чадаагүй асуудалтай хүмүүс яг нэг иймэрхүү өвчин тусаад байгаа юм шиг надад санагдаад идэг. Тэгэхээр уран чимэг маань бодоод үзээрэй чамд ийм зүйл байна уу? Тэгэхээр үнэхээр сэтгэл гутралчин байхгүй болсон ч гэсэн түгшилтчин харьцангуй багассан ч гэсэн яг шийдвэрлээгүй асуудлаа нуугаад далд хийгээд ингээ шийдвэрлэхгүй хайцсан юм байна уу? Тэрийгээ сайн өөрөө эргээд бодорой тэгээд юу гэж хэлэх гээд байна гэхээр зүрхтэйгээ ажиллана, ухамсартайгаа ажиллана, сэтгэл зүйтэйгээ ажиллана тэгжээж энэ гурван зүйл чинь гуруула тэнцвэрт оршиж буюу сэтгэлчин тэнцвэртэй, ухамсарчин сэргэг тэнцвэртэй тэгжээж энэ бие махбод даавар гормон чинь тэнцвэртэй байдаг шүү гэдгийг л ойлгож аваарай. Биен дээр ямар нэгэн асуудал байгаа бол сэтгэл зүй дээр ч юм уу ухамсар дээр ямар нэгэн асуудал байна л гэсэн үг. Олоогүй байна, түүнийгээ гаргаж ирээгүй байна, таниагүй байна, засаагүй байна л гэсэн үг. Яг л дандаа л нэг иймэрхүү байдаг. Тэр ихтэл одоо ингээ хор тавдар тусч байгаа хүмүүс үртэлтэй надад үнэхээр ойлгомжтой болж байгаа одоо бол. Гэхдээ би хүмүүсийн хор тавдрыг гэдгийг ч юм уу ийм юм ярьж ерөөсөө сургалт хийхгүй. Би хүмүүсийн зан төлөвтэй л ажилтдаг хүн. Тэгэхээр зан төлөвөө өөрчлөе гэсэн хүмүүс хор тавдартай байсан ч гэсэн орж ирээд айтаахан болоод хор тавдар мавдар нь хурдан идгээд гараа явдаг
Гэтэл зүгээр л хор тавдраа эдгээгээ ороод ирсэн юм бол зан төлөвөө өөрчлөх нь юу л бол тоо тий. Тэр хүмүүс зан төлөвөө өөрчлөе гэдэг сэтгэл зүйн бэлтгэлгүй байгаа учраас миний бодлоор бол зан төлөвөө өөрчлөхгүй бол тэр хор тавдрын ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр манай хувьд нөгөө нэг өвчнөө эдгээ өвчин гэж нөгөө ерөөсөө сургалтаа рекламддаггүй. Тэрний оронд зан төлөвөө засах гэж дандаа хүмүүст ойлгуулдаг. Тэгэхээр нөгөө яг өөрчлөгдөхэд бэлэн хүмүүс орж ирдэг учраас манайхан дээр маш хурдан гайхалтай эрүүл мэндийн өөрчлөлтүүд, эдгэрлүүд гардаг байхгүй юу. Тэгээ ганцхан эрүүл мэндийн биш те, санхүү, харилцаа, за тэгэл нөгөө гэр бүлийн энэ ойлголцол те, үр хүүхэд, ээж аавын хоорондох ойлголцол, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, тухайн хүн өөрийгөө ойлгох, ажил карьераа олох те, өөр тохирсон юм олж хийх. За тэгээ нөгөө дээд бие гэж нэрлэдэг гэдэг, өвөг дээдс гэж нэрлэдэг гэдэг, өөрийн дээд ухамсартайгаа холбогдох энэ төр гэдэг. Энэ бүх зүйл яг өөрчлөгдөөгээд ороод ирсэн хүмүүст зэрэг болдог. Эрүүл мэнд, харилцаа, өөрийгөө олох, ажил төрөл, карьер гэдэг ингээд бүгд зэрэг дээшилж сайжирдаг байхгүй. Тэгэхээр манай сургалтын гайхамшиг нь ердөө зөвхөн нэг юм дээр нь одоо төвлөрөөгүй. Яг ингээд тухайн хүний зан төлөв дээр төвлөрсөн байдаг учраас зан төлөвөө засахад хүний бүх юм зэрэг сайжирдаг. Нэг ийм онцлогтой одоо. Амраа амар жаргал багшаа 2026 онд 50 гарсан ч ухамсараас сэрэж энэ гурван тэнцвэрээр хэрхэн залуужиж болдгийг харах зорилго тавьсан. Дотоодоос их ихтгэл төрж байгаа. За сайн байна. Манай амраагч сургалтын суучаа санагдаад байна. Тэгэхээр энэ сэтгэлийн тэнцвэрээ, ухамсарын тэнцвэрээ, даавар гормоны тэнцвэрээ олж аваарай. Тэгээд энэ тэнцвэр дээр оршиж байгаа цагт хүн бол үнэхээр жинхэнэ аз жаргал, жинкнээсээ тайван байх, жинкнээсээ тэ сэтгэлийн хар хоргүй байх гэж ямар сайхан зүйл болохыг та бүхэн угаасаа мэдэрнэ. Тэгэхгүй зөвхөн ингээд нэг талаа бариад ахаар нөгөө хоёр нь ингээд доголдолтой байгаад ахаар хүн амар амгалангаа ерөөсөй олдохгүй байхгүй. Зя отхон туяар энцэн гэр орондоо байнга зөрчил их гарч ирээд байдаг боллоо. Өмнө нь дараад явдаг байсан нийл болж гарч ирээд байх гэж байх уу гинэ. За байна. Өмнө нь үл тоодог байсан те. Байсан ч байхгүй харахгүй байна гэдэг. Тэгээ яваад байдаг байсан бол ил гарнаа. Тэгээ тэр тусмаа 25 он бол нөгөө могоо гуйжилтын жилгээ яриад байгаа шүү дээ те. Нөгөө төгсгөлийн жил одоо наад юмнуудаа шийдвэрлэл зас гэд ингээд ер нь бол нөгөө сансар огтруугаас энэ хүн төрөлхтний идэ бэрийг үннийг шахаж гаргаж ирж байгаа ийм айхтар өөрчлөлтийн жилүүд болоод байгаа юм байна л да. Сүүлийн хэдэн жил бол тэр нөгөө астролог буюу энэ гариг хэрэгсийн хөдөлгөөн энэ зүйлсийг харахаар ерөөсөн маш их ийм үннийг илчилж гаргаж ирэх шинэ эхлэл те өөрчлөлтийг шахаж өөрчлөлт рүү ингэ шахаж байгаа юм астролог тал дээр аявих болоод байгаа юм билээ. Тэнгууд бид нар одоо хүн төрөлхтөө ингээ хамаг болж бүтэхгүй байсан одоо нэг жоохон муухайгаар хэлэх юм бол бозар болохаа гэх юм уу те асуудлууд нь бүгд ингэж овоож товоож гарч ирж байгаа юм шиг надад санагдаад байгаа хгүй. Тэгэхээр бид нар яах юм гэхээр одоо өөрийгөө засна. Энийг асуудлаа хүлээн зөвшөөрөнтэй болохгүй байна. Гэр орондоо юусоо болохгүй байна те. Одоо эн чинь гэр бүл яг халуун ам бол надтай хамт амьдарч байгаа хэдэн хүн гэдэг чинь яг миний хамгийн юм ойрын яг юм намайг тойрсон хамгийн ойрын тойрог байхгүй. Circle байхгүй те. Энэ тойрог дотроо уучраа олохгүй, эв түнжингээ олохгүй, амар амгалангаа олохгүй бол бид нэр өөр хаанаас амар амгаланг хайх юм бэ? Бид нэр өөр амар амгалан байх газар олдохгүй шүү дээ. Тэгэхээр отхон туяар энцэндээ хандаж хэлэхэд те өөрлөө гонгийг өрөө, өөрийгөө өөрчлөөрэй. За бүр те том юм ярьж чаддгүй мэхэд ядаж гэр орныхаа халуун ам бол яг өөрийн чинь тойрсон хамгийн энэ жижигхэн тойрог дотроо эхлээд эв түнжин одоо ойлголцол те хайр халуун дулаан харилцааг бий болгоорой. Тэгээд энэ өөрийн чинь тойрсон халуун ам бүлийн дараа бидэнд ямар тойрог байдаг вэ гэхээр ах дүүс, аав ээж, хамаатан садан гэдэг ийм одоо нөгөө гэр бүлийн тойрог байдаг те. Тэнгуутаа түүний дараа ураг удам гэдэг тойрог байдаг. Тэгээ магадгүй найз нөхөд танил хамтран ажиллагч байд юм уу? Ингээд харилцааны маань тойрог ингээд явдаг те. Тэгэхээр бид нар энэ
эдгээр хүмүүстэйгээ уулзраа олох хэрэгтэй. Уулзраа олохгүй бол зовлонгоос салахгүй. Ганцхан үнэ нь бол ердөө л энэ. Тэгэхээр би он гаргаад бас нэг гоё сургалт, шинэ сургалт эхлүүлээ гэж бодоо. Иймэрхүү асуудалтай байгаа хүмүүс маань тархиа өөрчлөлт төвийн пэйжтэй ойрхон явж байгаарэ. Тэгээ наад асуудлыг чинь шийдэх, гарц гаргалгаа гаргаж ирэх зүйл хийгээд дотроос ингээд бас шахаад байгаа. Болор цэцэглэн сайн байна уу? Багшаа шинэ оны мэндэ. Төрийн бүсийн үйл ажиллагааны шинэ гишүүн авч байгаа юу? Авч байгаа шүү. Бид нар удахгүй бүртгэлээ олон нийтэд ил зарлнаа. Тэгэхээр төрийн бусдаа ороорой болроо. Зя, уран чимэг ингэсэн байна. Баярлалаа. Энжва маань орой мэндэ гэсэн байна. Шинэ оны мэнд гэсэн байна. Баярлалаа. Тэ уран чимэг баярлалаа гэсэн байна. Суусан багшаа 24 оны 5 сар суусан гэж байна. Окей. За тэгээ өөртөө ажиллаад дээ шүү. Хэцүү энергитэй хүмүүс тунд нэг хэсэгтээ амьдрах шаардлага гарсан. Өөрийгөө бариад тэр хүмүүсийг ажиглаад байгаа боловч заримдаа яалтчгүй тэдний долгионд автчих юм аа. За тэгэх юм бол тэ огтой амгаландаа хэлэхэд өөрөө тэгвэл одоо нөгөө резонанст бид нар ямар үед автдгийг гэхээр өөрөөсөө хүчтэй байгаа энергит л автдаг байхгүй тий. Бид нар хайрлаа гэсэн ч бидний хайрын энерги үнэхээр хүчтэй биш, үнэхээр чин сэтгэлийнх биш байх юм бол тэр хайр нь удаан үргэлжилдэггүй буюу одоо тухайн тэр сөрөг эрчимтэй, сөрөг бодолтой, сөрөг хандлагатай хүмүүсийн эрчим энергинд автдаг гэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр өөрийгөө хамгаалж байгаа, сэргэг ухамсартай байгаа, өөрийн чинь дотор байгаа энэ мэдрэмж нь, эерэг мэдрэмж нь тэр сүргийг давхар хэмжээний хүчтэй биш байна л гэсэн. Тэгэхээр яах юм гэхээр дахиад өөртөө ажиллана. Наад энерги хүчтэй болгоно. Яагаад гэдэг учир шалтгаанаа ойлгоно. Ингэжээж л чин сэтгэлээсээ л нэрнгээсээ яг үнэхээр энэ зүйлд автхаа болж иж бид нар ийм зүйлийг давна уу гэхээс худлаа инээж ч юм уу те худлаа харахгүй байна ч юм уу те асуудал байхгүй гэж ингэж худлаа дүрсгэж юусоо энэ иймэрхүү зүйлийг давдаггүй байгаа шүү. Ингээх тусам бид нэг бол өөрөө хэцүү зовдөг, үгүй бол бусдыг зовоодог. Эсвэл аль нь хамтдаа зовдөг те. Иймэрхүү зүйл төрөх гээд байдаг гэсэн үг. За тэгэхээр та хэдийн маань те өөрснийгөө дүгнээд одоо лайвн дээрээ хэлээрээ. Одоо сая 3 тэнцвэр гэсэн штэ. Энэ даавар гормоны тэнцвэр чинь хэр байна? Даавар гормоны тэнцвэрээ нэг үнэлээд те одоо 50-аас одоо 0-аас 100% гэдээ үнэлэх юм бол даавар гормоны тэнцвэрээ нэг үнэлээд хэлээд тэгэж сэтгэл зүйн тэнцвэрээ буюу сэтгэл зүй чинь хэр байныг үнэлээд хэлээд тэгэж ухамсар чинь хэр байна буюу хэр их сэргэг ухамсартай амьдарч чадчихна гэдгийг нэг үнэлээд хэлээд тэгэж тэгээ би бас нэг харъя те хүмүүс ерөнхийдөө ямар байдалтай байгаад байна. Сургалтанд суугаад ямархуу өөрчлөлт гарч байна. Сэргэг ухамсар нь сайжирч гин үү, сэтгэл зүйн сайжирч гин үү гэд баярлалаа яг тийм байна гэж юм тийм ээ тийм. Угаасаа бид нар хүн гэдэг чинь юу гэхээр нийгмийн амьтан байхгүй юу? Хүнтэй л эвтэйхэн байж чадахгүй бол угаасаа аз жаргал гэдэг юм үздэггүй бид нар. Нэг ийм одоо зайлсхийж болохгүй үнэн байгаа те. Орон ертөнцийн зам байна те. Тэгэхээр отхон туяада бас баярлалаа. Ингээд сайхан чин сэтгэлээсээ үннээсээ ингээд асуудлаа бичээд хуваалцаад асуусанд те. Шинэ оны мэнд багшаа их сайхан жил гарлаа гэлээ тэглээ. 25 он бол үнэхээр сайхан. Үнэхээр сэтгэлийн амар амгалан, аз жаргал, ойлголт ухаарал дүүрэн үнэхээр сайхан жил байлаа. Солонгоо анхан шатанд онлайнаар дахиад суумаар байна. Суу. Та тэгээд нөгөө 2 сард эхлэх ангид суухгүй. Одоо 1 сарын анги нь бол нэгэнт дүүрээд эхэлсэн. Тэгэхээр 1 сар дахиж хүн авахгүй. Одоо 2 сартаа бүртгүүлж болноо. За манайхны 3 тэнцвэр нь хэр байна те? Даавар гормоны тэнцвэр, сэтгэл зүйн тэнцвэр, ухамсарын тэнцвэр нь хэр байна вэ? Сэтгэл зүй 60%, сэргээг ухамсар 80% гинэ. За сайн байна штэ. Сэргээг ухамсар 80% та байгаа бол үнэхээр бас өдрийн турш өвтэй айтайхан болцсон гэж одоо өөрийгөө үнэлж байгаа шиг байна те. Яг хөө зарим нэг ухамсараа алдах үе байна. Тэгээ тэр үедээ бол 20% та ухамсар алдаа явж байгаа бах тий. Тэгэхээр үнэхээр ухамсар сэргэг байх тусмаа миний нэг анзаарсан юм нь юу юм гэхээр ухамсар сэргэг байх тусмаа
сэтгэл зүй тогтвортой, тайван, амгалан байдаг. Манайхан ингээд бясалгал хийгээд ухамсар нь жоохон сэрээд нөгөө өөрийгөө юу бодож гэн, юу мэдэрч гэн, яаж ийж гэн гэдгийг анзаараад эхлэн гутаа яадаг юм гэхээр тайвширчлаа. Хэрийн баргийн юмд өмнө уурладаг байсан юм да уурлахаа болчлоо. Реакцлах нүгэд би өөрийгөө хүртэл за реакцлах нь яах нэ гэд хараад байсан чинь би тэр өдөр айгүй тайван байсан. Би ерөөсөө реакцлаагүй энэ төр гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ ухамсар тэнцвэртэй байна гэдэг нь өөрөө эргээгээд нөгөө хоёроо тэнцвэртэй байлгадаг хамгийн том хүчин зүйл нь. Цэвэлмаа юуны тухай сургалт сонирхож байна гинэ. Өнөөдрийн лайвыг юуны тухай гэж асууж байна уу? Сургалтын маань юуны тухай гэж байна уу? За, лайв өнөөдөр бид нар юуны тухай хэлж байна гэхээр эрүүл мэндийн тухай хэлж байна. Өвчний тухай гэж хэлээгүй те эрүүл мэндийн тухай бид нар лайв хийж байна. Тэгээ эрүүл мэнд гэдэг нь юу юм гэхээр даавар гормоны тэнцвэр, сэтгэлийн тэнцвэр, ухамсарын тэнцвэр гэдэг гурван тэнцвэр дээр эрүүл мэнд гэдэг зүйл оршдгоо гэд ярьж байна. Манай сургалтын хувьд болохоор тархиа өөрчил гэдэг ийм нэртэй сургалт байгаа. Тэгээд тархиа өөрчлөхээр угаасаа нэрнээсээ хийх гэж байгаа юм харагдж байгаа бох те тархиа өөрчлөн өөрийнхөө бодол сэтгэх үү хандлага энэ зан төлөвөө өөрчилдөг сургалт байгаа шүү тархиа өөрчил сургалт нь. За гоё асуулт асууж байна. Дамдан гэрлээ арай мэндэ. За манайхан те сая ингэж штэ сэтгэл 160% байна, сэргийх ухамсар 80% байна. Бусд нь өөрснийгөө бас нэг үнэлээтгэж тэгээд сэтгэл зүйн хэр байна. Өөрийнхөө сэтгэл зүйг те 100-аас хэдэн хувь гэж үнэлж байна. Энэ ухамсараа те 100-аас хэдэн хувь гэж үнэлж байна. Даавар гормоны тэнцвэр нь хэр байна да манайхан те. Даавар гормоны тэнцвэрээ 100-аас хэдэн хувь гэж үнэлж байна. Тэрийг нэг хуваалцаад өгөөч. Тэгээ өнөөдөр ингэсэн байхгүй юу? Өнөөдөр эрүүл мэндийн сэдвээр ярьсан бас учиртай. Нөгөө манай агсан шатны сургалтын дээр оюун эрдэнэ гэдэг нэг суралцагч маань ингээд жил бүр сүүлийн хэдэн жил тэгж байгаа юм байна л да. Ингээд гоё хүмүүсийн амьдралдаа авчруулах гоё юмнуудыг бичээд тэгээд тэднээсээ ингээд хайчлаад хүмүүсээр суглуулдаг юм байна. Хамт олон дундаа ч юм уу, найз нөхөд дундаа ч юм уу, гэр бүл дундаа ингээд суглуулдаг юм байна. Тэгээ өнөөдөр нөгөө агсан шатны хичээл дээр бид нэр энэ онд та юу авах вэ? Юу хойчих вэ ч юм уу те? Энэ онд танд ямар ивэл ирэх вэ гэдэг ийм сугалсан байхгүй. Тэгсэн чинь манай тэнд байсан агсан шатан суусан зөндөө олон хүмүүсээс ирнэ. Эд материалтай холбоотой юм сугалсан маш цөөхөн байсан. Дандаа л те сэтгэлийн амар амгалан олон л гин сайхан хайр олон л гин сайхан одоо хүүхэд юу яан л гин те. Тэгэн гутаа миний сугалсан юм нь юу байсан гэхээр одоо бүр юм төгс эрүүл мэндэд хүрэн ч илүү нэг тиймэрхүү гоё агуулгатай зүйл байсан байхгүй буюу төгс эрүүл мэндэд хүрнэ гэдэг нь надад маш их бэлгшээлтэй санагдсан. Яагаад тэгэхээр би өөрөө тэр нөгөө төгс эрүүл мэндэд хүрнэ гэдэг тийм суглааг сугалсан байхгүй. Тэгээ яагаад тэгэхээр би өөрөө эрүүл мэнд гэдгийг сэтгэлийн тэнцвэр, ухамсарын тэнцвэр, биеийн тэнцвэр гэж ойлгодог. Гэсэн чинь төгс эрүүл мэндэд хүрнэ гэхээр чинь би чинь энэ гурван юм төгс тэнцвэрт хүрэх буюу үнэхээр баттай, ноцтой, гоё юм сэтгэл зүйтэй те. Үнэхээр ингэж ганхашгүй баттай, ухамсартай, ганхашгүй баттай одоо энэ даавар гормоны тэнцвэртэй ийм хүн болно гэсэн үг байхгүй. Тэгээд би өнөөдөр тийм суглаа суралцаад үнэхээр их баярсан. Надад үнэхээр их таалагдсан. Тэгээд өнөөдөр бас үүнтэй холбоотой энэ эрүүл мэндийн талаар ярих гэж лайвдж байгаа байхгүй. За огтой амгалан эгч маань сэтгэл зүй 60%, сэргийх ухамсар 80%, даавар гормон 60% байхаа миний бодлоор 2025 он үнэхээр гуйцсан жил болж өнгөрсөн. Маш их ухамсар сэргсэн жил болсон. Тэгсэн шүү тэгсэн. Манай тархиа өөрчлөхний хувьд те яста нөгөө нус нулимстайгаа утгалтаа л бид нэр үзэж тараад байсан. Тэгээд үүнийхээ үр дүнд жилийн эцэтгэхэд бүгд маш их ойлголт ухаарлалтай. Бүгд маш сайхан, тайван, амгалан хүмүүс болсон. Амин сэтгэл зүй болон ухамсар хоёр ямар ялгаатай вэ? За, ухамсар гэдэг бол нөгөө нэг өөрийгөө барьж авч таних чадвар ахгүй юу? Өөрийгөө хөндлөнгөө сайжруулах чадвар, юу хийж байгаагаа мэдэж хийх чадвар ухамсар бол. Сэтгэл зүй гэдэг чинь өөрөө юм гэхээр бидний мэдрэмж одоо энэ зүрхтэй одоо мэрэгэн ухаан зүрхэн дээр байдаг, сүнс зүрхэн дээр байдаг гэдэг юм. Тэгэхээр энэ мэдрэмж энэ нөгөө сэтгэл гэдэг чинь өөрийн гэсэн амьтай, сэтгэл гэдэг чинь бас өөрийн гэсэн ухамсартай
энэ зүрх гэдэг эргэтэн чинь өөр гэсэн тархитай гэдэг. Тэгэхээр ер нь бол миний яриад байгаа сэтгэл зүйчин зүрхтэй илүү холбоотой, ухамсарчин болохоор энэ урд тархины хөгжилтэй, тархитай илүү холбоотой. За тэгээ бие нь болохоор бидний бие даавар гормон эрүүл мэнтэй. Тэгэхээр энэ гурван зүйлийг яриад байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр цээ аминдаа ийм гоё асуулт асууж байгаад үнэхээр баярлалаа. Үнэхээр сурах гэж ойлгох гэж хичээж байгаа манай сургалтанд давхар суугаад үнэхээр их өөртөө ажиллах гэж хичээж байгаа хөөрхөн охин байлээ. Тэгээд цээ аминда багш нь өөрийнхөө аль чадгаар сайхан тусланаа. Багштай итгээрээ тий. Бас өөрийгөө ч гэсэн чадна гэж итгээд зоригтой өөртөө ажиллаарай энэ 2026 онд. Ухамсар, сэтгэл зүй, даавар гормоно бас нэг алдаад нэг барьж аваад л яваад байгаа да гинэ зүгээр. Нөгөө орноо гарнаа хаалтаа аваад хаалтаа нэгэд гэдэг шигтэй. Орноо гарнаа хэдүүлээ. Хаалтаа заримдаа хаана, хаалтаа заримдаа нээн. Тэг буцаагаад нээдэг байгаа шүү. Санаа зовлтгүй те. Багшаа эргээд зөв ухамсартай байх нь л их хэцүү байна. Анхан шатны хичээлийн 2 дахь хичээлээ үзээд ойлгож авсан. Тийм. Сэргэг ухамсартай амьдрах гэдэг бол хамгийн амаргүй зүйл. Тэр тусмаа стресстэй үедээ сэргэг ухамсартай байх тий. Тэр тусмаа гомдсон, бухимдсан, зовсон, ингэсэн тэгсэн үедээ сэргэг ухамсартай байх гэдэг хамгийн амаргүй зүйл. Би өөрөө ч гэсэн үүнийг хийгээд заримдаа алдаад, заримдаа оноо явж идэг. Тэгэхээр энэ угаасаа хэцүү мөнгөтөл мөнгөнөө санаа зовлтгүй те бүгдөө л хамтдаа хичээж байгаа. Бүгдөө л хамтдаа суралцж байгаа. Бүгдөө л хамтдаа урагшилж байгаа шүү. За. Отхон сурын цэвэлмаа би өөрөө худлаа хэлэхэд нэлээд дургүй юм л да. Гэвч багаас гэр бүлийн хүмүүс худлаа хэлэх хуурах явдлууд их гарах юм. Би эндээс юу сурах ёстойгоо бодоод олохгүй юм. Баг байхад сургуульд явж холдож байсан. Одоо гэр бүлийн хүнтэй яг ийм асуудалтай би юугаа яаж өөрчлөх хэрэгтэй юм бол за шууд ингээд лайвн дээр юм учир битүүлэг нөгөө ингээд гээд нөгөө учир битүүлэг асуухаар би бол яг шууд наатахыг гэж хэлж мэдэхгүй байна. Отхон сүрэн цэвэлмаа маань сургалтандаа суусан уу? Сургалтандаа суусан бол манай ч нөгөө сургалт багшаас тэрийг энийг гэж асуухаас илүү өөрөөсөө асуудаг штэ тий. Бясалгалынхаа арга техникийг эзэмшээд одоо тэр үе шатаар нь ингэж явж байгаа өөрөөсөө асуудаг. Тэгэхээр утгын сүрэн цэвэлмаа маань сургалтанд суусан л хүн шиг харагдаад ах юм. Сургалтанд суусан бол нөгөө сургалтынхаа арга барилаар өөртөө ажиллаарай. Хэрвээ суугаагүй бол суугаарай. Тэгжээж нөгөө энэ доторлуугаа зөв аргаар өнгөжөөж хариугаа олдог байхгүй. Түүнээс биш зүгээр бодоод хариу олддог тохиолдол цөөхөн хэцүү. Би ариунаа сэтгэл зүй хаяа хөндлөнгийн дайралтад өртнөө. Сэргэг ухамсараа хянах гэж хичээнэ гэж байна. Окей. Тэглгүй яах вэ? Сайн байна ариунаа гэж маань. Гуруула их аятайхан байна. 60%-аас дээш. За баяр хүргье тий. Энэ гоё юм алдахгүй байх буюу өргөжлүүлээд өөртөө ажилласаар агаарай. Хайчран бол алдагдчихдаг шүү энэ гоё тэмцэр маань тий. Тийм ч учраас доктор Жоо багш 40 жилийн турш өөртөө ажилласаар байна. Би одоо сүүлийн 5 жилийн турш өөртөө ажилласаар байна тий. Энэ яг өөртөө ингээд зогсолтгүй ажиллаад улам сайжраад ах хэвээр. Амраа маань ухамсар сэрээд ирэхээр багшаа нөгөө хоёр нь голлогдоод ухамсар нөгөө хоёроо өөдөн татъя гэж боддог юм байна. Ухамсар унтаа байхдаа их олон буруу үйлдэл хийдэг байжээ. Гэхдээ хизээж хараадахгүй. Яагаад гэвэл хүний бие гайхалтай нөхөн сэргээгдэх чадвартай шүү дээ. Тийм ээ, тийм. Энэ ухамсараа л тогтоон байрж ухамсараа сэрэж чадах юм бол те хүний биед гарч болохгүй өөрчлөлт гэж байдаггүй юм шүү манайхаа. Доктор Жоо багш одоо ингээд нүүн судалгаа хийгээд дандаа эн чинь нүүн шинжлэх ухааны судалгаа хийдэг штэ тий. Тэгтэл ингээд 7 хоногийн дотор тий тэр нэг юм ретриттэй ороод эн чинь тэгтээ зөвхөн тэр ретритт сууж байгаа хүмүүсийн дотор л судалгаа хийгээд байгаа учраас ш 7 хоногийн судалгаа хийгээд байгаа учраас 7 хоногийн дотор ийм үр дүн гарсан гэж хэлээд байгаа байхгүй. Түүнээс ретрит суугаагүй тэр 7 хоногийн арга хэмжээнд нь очиагүй ч гэсэн өөртөө ажиллаад өөрийгөө эдгээч гэсэн эмчилж гисэн одоо наад мэтийн хүмүүс зөндөө олон байдаг. Дэлхийд даяар олон байдаг. Тэгээ тэр хэд ингээд судалгаа хийгээд үзэхэд ямар ч нэмэлт юм бэлтгэл хэрэглээгүй те ямар ч нэмэлт одоо эмчилгээ хийлгээгүй юу ч хийлгээгүй байж хахад зүгээр энэ ухамсартай байгаад ухамсараа анхаарлаа зөв одоо
удирдан чиглүүлээд тэгэн гутаа одоо энэ сэтгэл зүгээ ангааж идгээгээ сэтгэл зүгээ сайхан байлгаад тэгэн гутаа тайван доктортой байгаад ингээд эхлэн гут хүний тэр биеийн дотор даавар гормоны хувьд, биологийн хувьд те биохимийн хувьд бүр ингээд шинжлэх ухаанаар байж болшгүй гэдэг өөрчлөлтүүд хүнд асар богино хугацаанд гардаг байгаа байхгүй. Тэгэхээр хүний потенциал, жинхэнэ потенциал бол энэ. Хүн өөрөө хувилгаан чанартай буюу асар богино хугацаанд хинч болж хувирч болох, асар өвчтөе хүнээс цоо эрүүл хүн болж хувирах ийм потенциалтай байхгүй. Хүний жинхэнэ мөн чанар, хувилгаан чанар бол энэ. Зүгээр бид нар тэгвэл түүнийг хийхэд юу хэрэгтэй байдаг юм бэ? Тэр юу хэрэгтэй байдгийг гэдгээ мэдхээ байцсан байхгүй. Ард нийтээрээ, дэлхийн нийтээрээ. Тэгэхээр бид нар энэ аргачлалтаа хүрэх буюу өөртөөгөө ойртоод ухамсараа сэрээгээд сэтгэл зүгээ ингээд тэнцвэртэй доктортой байлгаад сэтгэл зүгээ ангааж идгээгээд дах тусам хүний бие бол гайхамшигтайгаар идэгдэг. За манад бол ингээд те онлайн нөгөө тархиа урчлалын онлайн сургалтанд суугаад би хүртэл тэгж болно гэж бодож байгаагүй маш олон өөрчлөлтүүдийг гаргаж ирсэн хүмүүс байдаг те. Дүлий байсан хар багасаа эхлүүлээд 10 20 жил дүлий байсан зүүн чихэнд нэг удаа бясалгал хийгээд суудсан чи пүк гэд нэг сони юм дуурсан. Тэгээд гисэн чинь чихнийхэн дүлийн алга болсон юм байна. За хор тавдар мавдар бол идэгчлээдэг те. Хурдан идэгдэг. Манай сургалтанд суугаад хажуугаар нь хор тавдрынхаа имчилгээ хийлгээ явахаар асар хурдан идэгдэг. За тэгээд нэг эмэгтэй онлайн сургалтанд суугаад нөгөө манай онлайн сургалт чи 14 хоногт нэг удаа зүүмддэг штэ. Тэгээ хамгийн ихний нөгөө онлайн сургалт ихлэ хамгийн ихний зүүм уулзалтаа хийх гээд нэг 10 хэддэх хоног дээр нь хичээл ихлэ 10 хэддэх хоног дээр нь явж хахад нөгөө ангиараа уулзахгүй юу. Тэгсэн чинь нэг эмэгтэй ингээ гурвалсан мэдрэл нь итгэцэн гэж байгаа. Гурвалсан мэдрэлийн өвчин, гурвалсан мэдрэлийн үрсэл нь итгэцэн гэж байгаа байхгүй. Тэр хүний гурвалсан мэдрэлийн өвчин ямар байсан гэхээр ингээд өрөөнийх нь энэ яс нь ингээд зөрчсөн заяа. Ингээд зөрчсөн. Өрөөнийх нь яс зөрснөөс болоод хөмсгөн дээр доор, нүдэн дээр доор, бүр хамарны нөхөн хүртэл дээр доор, аман нэм дээр доор тэгээд юм гурвалсан мэдрэлийн өвчтэй толгой тарих нь байнга өвддөг, нойргүй, талтай унтаж чаддгүй тий. Маш их эрүүл мэндийн асуудалтай. Тэрийг хэдэн ингээд сар жилээр эмнэлгээр яваад идгэж чадахгүй байсан гэж аахгүй. Тэгээд бясалгал хийгээд маш гайхалтай юмнууд болсон. Тэгээд энгийн хүн мэдгүй хүн ингээд яхад аймаар үйл явдал бясалгал хийж яхад өөрт нь болсон ч гэсэн өөрөө тэг харвчлаа гэж бодсон гэж аахгүй. Өөрийгөө бясалгал хийгээ сууж байгаа харвчлаа гэж бодсон гэж аахгүй. Тэгснэ хамгийн өөрх нь харвчлаа зайлгүй харвчлаа гэснэ. За одоо харвсан байсан ч дүүрсээр бясалгалаа хийгээд дуусгах чи гэсэн гэж байгаа байхгүй. Би бүр хүн бас ингэж бодож болдгийн гэж байжээ гэд. Би өөрөө шок заяа. Тэгээ 10 хэдхэн хоногийн дотор уулзсан чинь багшаа миний нүүрний дали байхгүй болсон хараагаа гэсэн чинь камера ингээ өгөө харуулсан чинь зүгээр ямар ч тийм нөгөө юм хамаг юм дали мэл юм байхгүй зүгээр юм царайлаг хүүхэн сууж байгаа байхгүй. Тэгээд энэ мэтчлэнгээр те одоо шинжлэх ухааны шинжлэх ухааны буюу эрүүл мэндийн шинжлэх ухаан энэ эмнэлгээр хийж боломгүй хурж боломгүй юм гайхалтай итгэрлийн үйл явцууд маш их болдог. Тэгэхээр яаж тэр хүмүүс хамгийн гол нь ингээ идгээд байгаа юм гэхээр нэг арга байгаа байхгүй те сэтгэлээ тэнцвэржүүлэх, ухамсараа тэнцвэржүүлэх, тэгээ үүгээр дамжуулаад энэ бие махбод бодийн буюу даавар гормоны тэнцвэр төрөх нэг арга байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг бид нэр одоо энэ тархиа өөрчлөлт сургалтаараа маш даруйхнаар те ингэж рекламдахгүйгээр маш даруйхнаар зан төлөвөө өөрийгөө өөрчил гэдэг ингэж одоо сургалтаа рекламдаж хийдэг гэсэн үг. За тэгэхээр амраагчийн маань хэлсэнтэй хүний бие гайхалтай нөхөн сэргээгдэх чадвартай гэдэг бол үнэхээр үнэн те. Бүр гайхалтайдаа одоо бурхнаас өөр хинч хийж чадхааргүй гэж хэлмээр тийм гайхалтай өөрчлөлтүүдийг хүн өөртөө хийж чаддаг. Тэгэхээр хүн бол ийм хувилгаан шин чанартай байдаг байхгүй юу? Инхээ готоо баяр хүргье гэсэн байна те. За баярлалаа. Надад баяр хүргэж байгаа бас тэр эмэгтэйд баяр хүргэж байгаах те. Отгон туяар энцэн сэтгэл зүй савлаал ухамсар 50% бас л алдаг оног гинэ. За окей. Тэгвэл юун дээр ажиллахаа мэдчихлээ те. Отгон туяа маань ухамсар дээр ажиллах нь байна, сэтгэл зүй дээр ажиллах нь байна.
За ККК хичээж байгаа ч нэг л архид салгаа гэж. Зүгээр дээ хичээгээд хийгээд байхад тэ эрт орой хизээ нэгэн цагт нэг бол наад олиггүй тэнцвэргүй байдал чи ялж үлдээд насан туршдаа тиймээр амьдраад үлдэнэ. Үгүй бол наад өөрөө чи хичээл зүтгэл тэнцвэртэй байх гэж хичээж байгаа наад зүйл чи нэг бол ялна. Ингээд хүн эдгэрэл тэ тайвшрал амар амгалан аз жаргалтай хүрнэ. Аль нэг нь ялж л таараа. Угаасаа л аль нэг нь ялдаг тэ. Гэхдээ ер нь маасаараа дийлэнх нь олиггүй зан төлөвний ялаад тэгээд бид нэр ихэнхдээ яа тэнхэр бусдыг буруутгаад энэ агаарын бохирдол, энэ 126, энэ одоо юу гэдгийг те ийм юм ийм энэ Монгол улс энтер гэж ингэж бид нэр олиггүй зан төлөвний ялаад, залхуурл нь ялаад, ухамсаргүй байдлын ялгаараа бид нэр ингэж амьдэрдэг. Тэгээ өвдөж хавдаал энэ чимлэг тэр ч юу юм чимгээ ингэ явчихдаг байхгүй. Тэгэхээр би та бүхэндтэй лайв үзэж байгаа сурагч нартаа юу гэж урам өгмөр юм гэхээр 26 онд те хэнийг ялгуулмаар байна манайхаа. Аль чин те нөгөө хуучин олиггүй зан төлөв чи ялах уу? Бүтээхийг хүсэж байгаа амьдрал чинь эцсийн бүлэгт ялагч болж үлдэх үү? Манайхан сонгоорой. Энэ бол дандаа сонголт байдаг шүү. Тэгээд сайхан сонголт хийгээрэй те. Өөрийнхөө хүсэх, өөрөөрөө бахархах, өөрөөрөө омгших тэр сонголтыг хийгээрэй 26 онд. Их цэцэг ням сурн лайва хадгалах уу гинэ хадгалнаа. Манай лайв нэг 30 өдөр хадгалагдаад ах шиг байдгийг шүү. Хэрвээ 30 өдөр нь өнгөрөөд лайв нь хадгалагдаад устдаад яачих юм бол YouTube суугаас ороод лайв үзээрэй. Тогоо сурагч маань тархиа уршил сургалтад хамрагдаад амжилт гаргаад цаашлаад гэр бүлийнхэн хүртэл хамтдаа өөрчлөгдөг юм шүү манайхаа гэж байна. Тийм шүү. Манай тогоогч бол яг амь жишээ те. Ямар байлаа да. Одоо ямар болцсон байгаа л дээ. Манай тогоогч чинь бүр төрөл арилжна гэдэг чи яг нөгөө төрөл арилжаа те. Хүн гэдэг амтан байсан чи төрөл арилжаад одоо яг ухамсарт хүн болоо да. Бид нар бүгдээрээ те. Тэгээ ухамсарт хүн болохоор хүн их гоё болноо. Манай тогоо сурагч бол түүний нэг жишээ. Ста гоё. Их цэцэг ням сүрэн те. Гомдсон гомдлуудаа яаж буцааж явуулах вэ? За наа чин те уучлаа гэж хэлэнгуйчууд уучлцдаг юм ерөөсөө биш ээ. Үе шаттайгаар өөртөө ажилланаа. Би одоо тэгээ лайваар яаж энэ бүхнийг заах вэ те боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр хичээлээ үзээд өөртөө ажиллаад ингээ явна. Хамгийн гол нь би заана гомдлоо ингэж арилгана гэж хэлсэн байсан ч та хийж чадахгүй. Яагаад тэгэхээр эн чинь ганцхан удаа хэлэнгуут гэд ингээд болчдөг юм ерөөсөө биш. Энэ бол өөртөө олон дахин сууж те өөрлөгөө өнгийж маш их юм болж ээж сая наад гомдол чинь бүр эргэл буцалтгүйгээр те дахиж тэр хүнийг харсан ч янз бүр болохгүй. Тэр хүн гомдоохоор юм хийгээд байсан ч янз бүр болохгүй болтлоо хүн үнийгээ засдаг байхгүй. Ингэж засахаас нааш наа чи харин тавьж нөгөө нэг явуулахгүй те бид нэрийг ястаа нэг тавьж явуулахгүй. Тэгэхээр чин үнэнээр өөртөө ажиллаарай. Тэгжээж наад гомдлоосоо бүр эргэл буцалтгүй яг сайхан сална шүү те. Отгон сурын цэвэлмаа маань би апийн бясалгалаас харж байгаад худалдаж аваад алдаж оноод хийдгээ. За гэх юм сургалтандаа суудаа. Одоо өөр юу хэлэх үү? Энд чинь бас нэг учир шалтгаантай болохоор сургалт хийгээд байгаа байхгүй. Би нэг мөнгөтэй болохгүй шуналдсан бод би өстой тархиа өөрчил сургалтыг 2 сая 3 сая гэдэг алахгүй те. Дор хаяж тархиа өөрчил сургалт сая төгрөг гэдэг алахгүй те. Мөнгөтэй олъё гэж яг одоо үндсэн зорилго нь тэгж энэ сургалтыг хийсэн бод. Би тэгээгүй учраас 300 мянган төгрөг гэдэг. Иннээс хямдхан хийж үтсэн боловч 100 мянган төгрөг гээд би тархиа өөрчил сургалтаа хийж үтсэн боловч 100 мянган төгрөг төлсөн хүн намайг хичээлийг аль алийн гөлөөгч гэж таадаг юм байлээ те. Нэг удаа 2 удаа орж ирээ 100 мянган төгрөгийн үнэтэй юм чинь болоо гэж боддөг юм яадгийн. Хаяа алга болчдөг те. Тэгэхээр энэ 300 мянган төгрөг төлчгөөрөө харин шал өөр хандлагатай байдаг байхгүй. Хичээлээ хийгээд ядаж нэг 2 сая 3 сая сарч болтгоо ингээ хичээлээ хийгээд айгүй итгэвтэй яваа те. Тэгэхээр би бүр энэс баг үнэтэй хийж үзсэн ч тэгэхээр үн цэнэг болчдөг. Тэгэхээр альва зүйл бол хүн ингээд мөнгө төлөөд те тодорхой үн цэн төлөөд ингэхээрээ түүндээ яг хариуцлагатай хандаж эхэлдэг.
ядаж намайг бодоод өөрийгөө бодоод биш юм гэхэд те ядаж мөнгөө бодоод хариуцлагатай байдаг байхгүй. Тэгэхээр зүгээр би мөнгө олъё гэж бодсон бол тултал нь рекламдаа сургалтаа шууд сая 2 сая гэж явж өгөхгүй юу? Тэгсэн мэт илүү их мөнгө олохгүй юу? Тэгвэл миний зорилго тийм биш учраас эхлэлийн үнэ 300 мянган төгрөг байчаад сургалтандаа нэг удаа суугаад арга барилаа эзэмшчихэд сайн болсонгүй би бүрэн өөрчлөгдсөнгүй би дахиад би энийг үргэлжлүүлээ сурах гин гут манайх давтан сууж байгаа хүмүүстээ шууд 40% хөнгөлөлт өгдөг. Буюу дараагийн удаа тархиа өөрчлөлт сургалтандаа суухдаа 180 мянган төгрөгөөр сууна. Хэдэн ч удаа суусан дандаа 180 мянган төгрөгөөр сууна. Тэгэхээр энэ дээр ингээд манай зарим суралцагчид бүр шокнд ороод идэв байхгүй юу? Ямар хямдхан юм бэ те өөрөө энэ сургалт чи ямар сургалт гэлээ гэд. Тэгэхээр зүгээрээ одоо би энэ ажлыг бод нөгөө бясалгалын багшуудлын мөнгө олъё гэж анханасаа зорж хийгээгүй. Ястаа нөгөө бурхан гэхүүдээ тухамсар гэхүү өвдөө эзэхүүдээ тэр зүйл нь ингээд нөгөө хамраас өтөлж яваад өөрөө ч юу хийхээ ухамсарлаагүй байж атал намайг энэ зам руу оруулсан байхгүй. Тэгээд би яг л нөгөө нэг натуралаараа гэдэг шиг органикаараа гэдэг шиг манай тархиа өөрчил сургалтын бүх зүйл яг органикаар өсөж байгаа. Үндэж би туйлын сэтгэл хангалуун байдаг. Одоо би маш хайр татам сэтгэл хөдлөм юм гоё communityтэй болсон буюу бүлгэмтэй болсон. Тэр бүлгэмдээ би өөрөө юунаас илүү хайртай. Тэгэхээр энэ өөрөө аягүй чухал байдаг. Тэгэхээр атган сүрэн маань те өөрөөсөө битгий мөнгө харамлаарай. 300 мянган төгрөг бол бид нэг хэрэгтэй хэрэггүй хувц авахтаа л үрчдэг мөнгө байхгүй юу? 300 мянган төгрөг бол нэг эвтэйхэн цамц нэг эвтэйхэн те юу авахд нэг хослол ч юм уу те авахд л үрчдэг мөнгө. Гэтэл тэр хослол бид нэр авчаад яг тэгж өмсдөг байлоо. Нэг тиймэрхүү юм авах нэг удаа хоолнд орох ч юм уу те нэг удаа зугаацаад өнгөрөх энэ төр мөнгө авахгүй юу 300 мянган төгрөг бол. Тэгэхээр тийм хэмжээний мөнгийг өөртөө зарцуулаарай. Битгий өөрөөсөө иймэрхүү мөнгө харамлаарай. Би 2 сая 3 сая гэж хэлээгүй те 300 мянган төгрөг. Өөрийнхөө сэтгэл зүй, өөрийнхөө ухамсар, өөрийнхөө энэ амьдралд хөрөнгө оруулалт хийхэд энэ бол маш боломжтой мөнгө байхгүй юу? Тэгэхээр атган сүрэн маань те зүгээр өөрөө ингээд буруу зөрөө хийгээд алдаж онож ингэж хийхээ оронд сургалтандаа суугаад зөв хийгээрэй. Эхнээс нь суурай зөв тавиарай гэж л хэлмээр байна. За 2025 маш өөрчлөлт үнэн мөн ил гарсан худал үнэн ялгарсан өөртөөгөө ажиллах алхмаа хийсэн ололт амжилт дүүрэн сайхан жил байлаа гэж. За сайн байна. Харж байна уу те одоо би нөө атган сүрэндээ л одоо өөрийгөө сонгоорой гэж ятгах гээд байна л да те. Сургалтанд суусан хүмүүс ийм комент хэлдэг байхгүй юу? Сургалтанд суусан хүмүүс ийм комент хэлдэг. Буюу эн чинь 300 мянган төгрөгөөр өөртөө хийсэн хөрөнгө оруулалт байхгүй юу? Юу юунаас ч илүү өгөөж өндөртэй хөрөнгө оруулалт гэдэг тархиа өөрчил сургалт бол. За мөнх цэцэг эрдэн чимэг зүрхний хэм алдагдлаа яаж идэх вэ багшаа? За би бол тайвширч өөртөө тохирсон ажил амьдралын хэмнэлд орж бусадтай эвтэй найртай болж аз жаргалтай нэгэн болж зүрхний хэм алдагдлаа өөрчилсөн байна. Тэгэхээр мөнх цэцэг маань аз жаргалтай хүн болоорой те. Зүгээр худлаа элбэг хангалуун, худлаа карьертай, худлаа баян гэж тэгж аз жаргалыг мэдрэх биш. Үнэхээр байгаагаасаа чин сэтгэлээсээ л зүгээр дүүрэн жаргалтай тийм хүн болж наа зүрхний хэм алдагдлаа эдгээгээрээ би лав тэгж идгээсэн гэж өөрийгөө боддог. Ган төмөр саралтай ягч маань хайртай багштай шинэ оны мэнд гэсэн мэд баярлаа. Ямар гоё те. Би ч бас ингээд ярихаар жоохон хоолой зангирч гад байш юм манайхаа. Йоо. Community-га ярихаар хоолой зангирч гад хаа. За асуудлыг зөвхөн бодоод байлгүй тархины долгионоо унгаахаар жинхэнэ асуудал харагдана гэж ойлгосон зөв тийм ээ. Тайвшраад ирэхээр жинхэнэ асуудал харагдах биш. Асуудлын маань шийдлүүд, гарц гаргалгаанууд нь тодорхой болж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр түүний тулд яах ёстой гэхээр тайвшрах ёстой буюу тархины чин долгионыг жоохон унаад ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу? За, аминда баярлаа. Мөнхтөл мөнгөнөө бүтээхийг хүсэж байгаа амьдрал минь ялнаа гэж байна. Сайн байна. Бүтээхийг хүсэж байгаа маань ялнаа. За,
яг наа сонголтын дээр бат байгаарай тий. Өөртөө үнэнч байгаарай, өөртөө хайртайгаарай манайхаа. Мэдээж сонголтоо хийсээ, ялан дийлж чаднаа. Сайн байна. Сайн байна. Аппликейшн дуртай бясалгалаа сонгож үзэх онлайн сургалт хоёр юугаараа ялгаатай вэ? Бясалгалаа нөгөө нэг зөв арга техникээ заалгаагүй байгаа үедээ бясалгалаа буруу хийгээд ах юм бол үр дүн гарахгүй. Үр дүн муутай байдаг. Нэг удаач болтгоо онлайн сургалтандаа суучих юм бол бясалгал хийх арга техникээ энэ бясалгалыг яах гэж хийж байгаа гэдэг арийнхын тэр онол философиг ойлгоод авчиж байгаа учраас бясалгалаач зөв хийн үр дүн нь ч илүү өндөр байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас сургалтандаа суу гэдэг юм. Сургалт бол яг арга техникийг заадаг. Учир шалтгааныг нь тайлбарлаж, учир шалтгааныг нь зааж өгдөг ийм зориулттай зүйл байхгүй юу? За ингээд ойлгож байгаа хаа тий сургалтандаа сууя багшаа хизээ сууж болох бай. 2 сарын 1-ний сургалтуудын бүртгэл эхэлсэн байгаа. 2 сарын 1-ний танхимын анги бүртгэж эхэлсэн байгаа. 2 сарын 1-ний нөгөө онлайн анги нас бүртгэж эхэлсэн байгаа. Тэгэхээр нөгөө цагаан сар төхөөд эхлэхээр бид нар санхүү мөнгөний хувьд асуудалтай болох гэдэг нь шүү дээ. Эртнээсээ сайхан юу агаарай. Store page мэдээд ч юм уу эсвэл эртнээсээ мөнгөө цуглуулж агаад сургалтандаа бүртгүүлээ. Тэгэх юм бол нөгөө баяр наадамтай давхцаад санхүүгийн хувьд хүндрэл үүсгээд тахгүй тий. За сургалтанд яаж суух вэ? Тархиа урьдчил гэдэг ап байгаа штэ манайхаа. Тархиа урьдчил апаараа сургалтандаа бүртгүүлээрээ. Эсвэл манай энэ тархиа урьдчил төв рүү чат бичих. Чат бичингууд би нөгөө апа татах холбоосыг нь та бүхэнд явуулаад өгч болно. Тэгэхээр тэрнгээрээ ороод апа татаад сургалтандаа бүртгүүлчихнэ гэсэн үг. Агсан шатны сургалт мөн адил хямардаг уу? Эсвэл нэг авсан сургалт хямдардаг уу? Эсвэл нэг авсан сургалтаа авахд хямдрах уу? Одоо та нар чи анхандаа нэг удаа суудсан байгаа штэ. Анхан шатны сургалтандаа онлайнаар суусан ч бай, танхимаар суусан ч бай, агсан шатны сургалт худалдаж авахд 25% хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр манай тархиа өөрчил өөрөө нэг юм community байхгүй, бүлхэн байхгүй. Энэ community, энэ бүлхэм рүү яаж хийж агаад нэгдэл, тэг хүмүүсийн нэгдэл, энэ нэгдэл рүү ингээд нэг ороод ирсэн л бол энэ нэгдэл дотроо биднэрт аль болох дандаа хөнгөлөлт урамшуулал, тэг хамтрал, нэгдэл, би биенийхээ юмыг дэмжих гэдэг дандаа ийм юм руу ороод ирдэг гэсэн үг. Тэгэхээр мөнхтөл манай онлайн сургалтандаа ч юм уу танхим сургалтандаа нэг удаа суудсан бол агсан шатанд суухад шууд 25% хөнгөлөлт эдэлдэг буюу манай тархиа өөрчлөлийнхэн агсандаа суухад 500,000 төгрөгнөөс 375,000 төгрөг болоод хямдардаг. Гаднаас огт нөгөө сургалтанд сууж үзээгүй хүмүүс манай агсан шатанд суух юм бол 500,000 төгрөг хямдрал байхгүй. Ийм байдаг байхгүй. Тэгэхээр мөнхтөл маань хямдралтай шүү тий. Та нар бол тархиа өөрчлөлийг нэг эдэс. Та нар бол тархиа өөрчлөлийн нэг хэсэг гэсэн үг. Атган сүрэн цэвэрлэмээ маань за ойлголоо гэж байна. За ойлгосонд баярлалаа. За халаа маань орой минь тогшаа. Яна хоёлаа одоо агсныхаа нэг сургалтыг яаж нөхнөө хайлуунаа. Дөрөвдөд ирэхээр нь л нэг яаж хийж байгаа нөхөдөө хоёлаа. За окей, өөр коммент юу байна те? Алтан чимэг 19 жилийн өмнө хүн намайг маш их гомдоосон. За нэг хүн л гэж байгаа юм шиг байна те. Нэг хүн намайг маш их гомдоосон. Би түүнийг уучлсан гэд бодоод байсан чинь уучлаагүй байсан байна. Энэ юунаас болсон юм бол гайхаад байх юм аа гэж байна. Окей. Тархиараа уучлсан, зүрхээрээ уучлаагүй л гэсэн үг те. Тэгээд наад зүрхээрээ уучлах аргыг тархиа өөрчил сургалтандаа сууж сураарай. Бид нэр ингэдэг. Тархи маань өөрийгөө хамгаалах механизмын үүднээс энэ хүнд хэцүү юмыг бодохгүй тулд уучлцсан гэдэг ингээ худлаагаасаа уучлаа яваад байдаг байхгүй. Тархи нь өөрөө уучлаад байдаг те. Зүрх нь энд уучлаагүй гомцсон хэмээр яваад байдаг. Мөнхтөл мөнгөнөө баярлалаа. Үнэхээр амттай шүү сургалт маань гэж байна. За баярлалаа. За харин тийм ээ багшаа баярлалаа багшаа хөөрхөн штэ та мань гэж байна. За баярлалаа. Та нарынхаа хайранд ч үнэхээр бөмбөрх юм да.
Сайхан байна. Тэгэхээр сэтгэл хангалуун байна. Аз жаргалтай байна те. Тэгэхээр за. Окей. За уучлаарай. Энд яг яаралтай хүмүүс чичээд ингээс хариулаадах юм. За өөр манайхнаар сайн сайхан юу байна да? Эрүүл мэнд гэдэг сэдв нь таалагдв уу? Эрүүл мэнд гэдэг энэ агуулга нь те 3 тэнцвэр гэж штэ. Энэ 3 тэнцвэр гэдэг агуулга нь таалагдсан уу? Манайхан урд нь те эрүүл мэнд гэдэг бол ийм 3 төрлийн тэнцвэрийн нэгдэлтээр тогтдог энтер гэж энэ тэндээ сонсож байв уу те? Энэ ойлголт нь шин соргог байж чадв. Өнөөдрийн лайваараа хэрэгтэй ойлголт ухаарлаа авч чадв манайхан сэтгэлээ үлдээгээрээ. Эл алтан чимэг баярлалаа. Сургалтанд онлайнаар сунаа гэсэн байна. Тэгээрээ суугаарай. За таалагдлаа гэж байна. Манай амин маань үнэхээр итгэвтэй байна. Чи одоо жилийн эцэсхэтээ эрэг жилийн их гэхэд шал өөр хүн болсон байна хаа. Энэ хичээл зүтгэлч юм бол үнэхээр их таалагдж байна. Бас сэтгэл хөдлөж байна. Тэгэхээр аминда багш нь одоо бүх чадхаараа сайхан туслана. За. За, хорлоо өнөрхөө өгч маань ямар сонин хүн орж ирж байна вэ? Сайн уу багшаа? Зүрхээрээ уучлах бясалгал хизээ эхлэх вэ? За, зүрхээрээ уучлах бясалгалыг энэ юу ая гэж бодож байна? Нэгдүгээр сард нөгөө оройны анги байхгүй штэ тий. Тэгэхээр нэг сард оройны нэг удаагийн бясалгалууд нилээн явуулъя гэж бодож байгаа. Тэгэхээр тэр үе дээр өнөрөө өгч маань юу байгаарай? Орж ирээд суугаарай. Нэг удаагийн сургалтанд суугаарай. Тэгэхээр энэ үед би бас энэ талаар нэлээд дэлгэрэнгүй сайхан ярьж өгч болно. Тэгээд манай нөгөө нэг удаагийн бясалгалууд чинь нөгөө эхлээд урталт нь лекц яваад ардаас нь хамтдаа бясалгадаг юм гоё яадаг шүү дээ. Тэгэхээр нэг удаагийн бясалгалаа нэг сард нэлээд хийнэ. Мөнхтөл мөнгөнөө маань урд нь сонсож байгаагүй мэдээлэл байна. Тэглгүй яах вэ? Манай тархиа өөрчлөлийн нэг онцлогч юм. Би хичнээн доктор Жоо багшаа суралцдаг ч гэсэн тархиа өөрчлөх хичээлээр заадаг ихэнх агуулга бол дандаа яг надад нөгөө ингээд дээд ухамсруудаас өвөг дээдсээс маань те одоо энэ өгөгдлөөр орж ирдэг мэдээллүүд байдаг. Тийм учраас манай тархиа өөрчлөлийн анхан шатны сургалтанд суусан ч тэр агсан шатны сургалтанд суусан ч тэр зүгээр ингээд лайв дээр яригдж байгаа энэ сэдвүүд маань ч тэр дандаа л өөр энэ тэнд хүмүүс ярьдаггүй юм оригинал контент байдаг. Тэгэд би үүгээрээ бас маш их бахархдаг. Манайхан ч гэсэн их дуртай байдаг. Тийм учраас тархиа өөрчлөлт ингээд нэг ороод ирсэн хүмүүс тархиа өөрчлөлт гэдэг ингээд салдаггүй. Бид нар яг ингээд гоё нэг ингээд зоригтой нэг юм гоё бүлэг хүмүүс байдаг те нэгдэл байдаг. Үнэхээр гоё мэдээлэл авлаа гэж байна. За баярлалаа. Таалагдсан гоё байна. Амин маань баярлалаа багшаа гэж байна. Хорлоо өнөрхөө өгч маань баярлалаа гэж байна. Ил алтан чимэг хотод байдаггүй болохоор онлайнаар суух боломжтой байна. Танхимаар суувал илүү их зүйлийг шууд хүртэх байсан да. Тэглгүй яах вэ? Тэгээд нэг нууц задлахад те танхимаараа багш нь хичээлээ заахтаа яадаг юм гэхээр яг тухайн үед бас ингээд хичээлээ заагаад явж байхдаа шууд орж ирж байгаа энэ өгөгдлөөрөө тухайн хүмүүст ямар хэрэгцээ шаардлага байна түүн дээр үндэслээд онлайн хичээл дээр яригддаггүй сэдвүүдээр ярьдаг. Онлайн хичээл дээр зааж өгдөггүй зүйлсээ заримдаа жоохон заагаад өгчдөг шүү. Уучлаарай те онлайн ангийнхан маань. Тэгээ яах вэ одоо онлайн ангийнханд бас тэгж хичээлээс гадуурх юм ярих боломж нь юу байдаг гэхээр Zoom уулзалт байдаг. Тэгэхээр онлайн ангийнхан маань Zoom дээрээ идэвхтэй сайн орж ирээ. Zoom дээрээ сайхан чөлөөтэй ярилцаад Zoom дээрээ багшиг өдөө зэдээ гэдэг юм бол те цаа чи өдөө зэдэхтгэхээр өгдлөөрөө юм нь орж ирээд нилээн гүн дип юм нилээн ярьдаг байгаа шүү. За мөнхтөл мөнгөндөө маань зүрхээрээ уучлах энэ бясалгал онлайнаар явах уугүй онлайнаар явахгүй. Би гадаадаас хичээлээ авдаг юм аа. За тийм бол тархиа өөрчлөлт сургалтынхаа 2 дугаар хичээлийг сайн хийгээрэй. Гадаадаас явдаг бол онлайн хичээлийнхаа 2 дугаар хичээлийг сайн хийгээрэй. Амар жаргал маань гэсэн мэт те баярлалаа.
За. Мөнх сайхан барам сайн байна уу агшаа онлайн бясалгал байна уу? Бага. 2 дугаар сарын онлайн бясалгалын бүртгээд эхэлсэн байгаа шүү апп дээр нь. Ороод бүртгүүлээрээ. За ЦМ маань багшаатаа хэдэн цагт унтаад хэдэн цагт босдог вэ? Ер нь өдөр доод тал нь хэдэн цагийн нойр авбал зүгээрээ. За нөгөө нэг нойрны подкаст хийсэн штэ. Нойрны подкаст хийгээд тэр үед яаж яхад бол хүн өдөрт багадаа 7-8 цаг унтах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр манайхны нэг онцлог байдаг. Манай бясалгалч нөгөө тархины долгион унгаадаг буюу унтахдаа энэ тэнцүү тархины амралт, тайвшрал өгдөг байхгүй. Тэгээ нөгөө нэг нойр хэмждэг смарт цагууд идэг штэ. Нойр хэмждэг смарт цаг дээр манайхны нойр нь 80% та сэрэнгутаа өглөө босоод бясалгалаа хийчих штэ. Тэгээ эсвэл өдөр хийдэг ч юм уу, орой хийдэг ч юм уу. Ингэнгუთ тухайн тэр өдрийн нойр нь 80%-аас дахиад дээшээ 90% руу орж ирээд ингээд дүүрээд идэг. Тэгэхээр энэ би хэдийгээр нойр багтаа байсан ч гэсэн зарим үед би үнэхээр ажлын ачаал ихтэй нойр багтаа явах үе байдаг. 6 мургаан цаг унтдаг үе байдаг. Гэхдээ би яадаг юм гэхээр нөгөө танхимаараа хичээлээ зааж явахдаа өөрөө хамт бясалгаа авчдаг байхгүй буюу тархиныхаа долгионыг унгаагаад тайвшраад яг унтсантай энэ тэнцүү ингээд нөгөө нойроо нөхөө яваад идэг. Тийм учраас миний хувьд яг нөгөө 8 цаг гэдэг юг хатуу баримталтгүй би 6 цаг 7 цаг унтсан ч юусоо санаа зовдөггүй. Бясалгалаа хийгээл тархиныхаа долгионыг унаал нөгөө нойрныхаа цагийг нэмээ яваад идэг гэсэн үг. Тэгэхээр яагаад ингэж байгаа юм? Ингэж байгаа учир шалтгаан нь өөрөө байгаа. Тэгээ үүнийгээ би тэр нойрны подкастаараа хангалттай их ярьсан байгаа. Инхээ готов баярлалаа хичээл таалагдлаа гинэ. Хүүе өнөөдрөх чи хичээл биш шүү. Өнөөдрөх чинь зүгээр яриа. Одоо нөгөө зугаагаа гаргаад нэг юм сайхан лайв даа те. Та эдтэйгээ харьцаад шинэ хүмүүстэйгээ танилцаад хууччуудынхаа яаж ийж гэд тандалт явуулаад те. Тэгээд би нөгөө хэлсэн шүү дээ би өөр энэ community-д маш хайртай гэ те. Тэгэхээр энэ community буюу энэ хүмүүстэйгээ холбогдож байгаа зүгээр л нэг юм тэгээ сайн дурын уран сайхан ч гэдэг шиг. Сайн дурын уран сайхан ч гэдэг шиг зүгээр юм лайв яриа шүү хичээл биш. Манай хичээл чинь бүр гоё одоо нөгөө жинхэнэ учир шалтгаан хамаг юмнуудын дэлгэцэн дээр үзүүлж байгаа гаргаж тавьж байгаа. Хичээл бол энээс хамаагүй чанартай шүү манайхаа. Энэ шинээр орж ирсэн хүмүүс үүнийг хичээлгээд ойлгочих үедээ бурхан юм те. Хөрхи юмад ихтэй баярлалаа те. Хичээлгээ батчих. За гайхалтай багш шүү тандаа маш их баярлалаа гэж баярлалаа даяа. Хөөрхөн штэ манай даяа бүр үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн юм ихтэй. Танхимын сургалт хаана болох вэ гэж. Танхимын сургалт нь яа дээ. Нөгөө нэг Улаанбаатар ихтлхүүр гээд идэг штэ. Улаанбаатар ихтлхүүрийн яг замын арталт нөгөө Peace Mall гэж шилэн өндөр хар барилга байдаг штэ. Тэрний нөгөө офис хаалгаар нь ордог гэсэн үг. Peace Tower Office гэдгийг. Дэлгүүр нь болохоор Peace Mall, офис нь болохоор Peace Tower Office гэдэг байхгүй. Тэгэхээр тэр шилэн барилгын 11 давхарт байдаг манайх. Мөнх сайхан барам онлайн бясалгалд бүртгүүлэх линк хаяг байна уу? Байгаа. Би манай энэ тархиа өөрчлөлт рүү чат бичээд ороод ирсэн. Тэгэхээр нөгөө аппликейшнээ би явуулчих. Эсвэл өөр бас бүртгүүлэх аргач байдаг. Тэднээсээ хэлээдэг. Эгээ ами маань сайн уу? Дайжгүй юу? Ойр амитагаа эгитагаа нөгөө нэг лайваараа таараагүй юм байна штэ. Дайжгүй юу манай эги бясалгалаа хийж гэнэ үү? Сэтгэл санаа хэр байна? Багшаа та батхныхаа сорийг хүртэл бясалгалаар арилгачихсан юм уу даа гинэ. За би яг чамайг асуух юм бол яг хэлэндэ гэж бодоод байжсэн. Батганы сорив арилгадаг нэг сайн эмчилгээ байдаг. Миний өөрөө очдог гоо сайханч байдаг байхгүй. Тэр хүнийхээ утасны дугаар мугаарыг маргааш хичээл дээр уулзахаараа чамд өгье. Тэгээд яг сорвоо бол бясалгалаар арилгасан гэж хэлэхгүй. Нөгөө нэгэнт батг гарчаад тэр үлдсэн сорвын бол миний гоо сайханч надад идгээж өгсөн. Батг гарахгүй байх. Ингээд нүүрний айрс юм гоё өнгө орох те. Энэ ажлыг болохоор би өөрөө бясалгалаараа өөртөө хийсэн байхгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө арга билэг хосолсон гэсэн үг те. Арга билгийг хоёулангийн ашигласан гэсэн үг. Тэгэхээр амин маань бас энийг ашиглаарэ. Арга билгээ хавсраарай те.
Манай гоо сайханчтаар очиараа үнэхээр сайн гоо сайханч байдаг шүү. За баярлалаа гэж цалбан байгальмаа баярлалаа багшаа. Сонсох бүртээ маш их хэрч хүч авч шинэ хүн болох ихтгэл үнэмшил нэмэгддэг шүү. Яг миний лайв хийгээд байгаа зорилго энэ байхгүй юу? Би сургалтын суулгаад өөрснөө хийгээ хайчих юм бол та нар айжмаар замдаа алтаад мартаад ингээ явах гээд байна те, хаях гээд байна. Тийм учраас би энэ лайваараа сайхан ингээд ярилцаад холбогдоод хөө яаж нээж гээ те, нөгөө өөрийгөө сонгох чинь хിവэрэ байгаа юу гэж ирч хүч ихтгэл үнэмшил өгөх гээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд фитнест явж эхэлсэн. Баяр хүргэе. Өөрийгөө сонгосон байна те, фитнест явж эхэлсэн. Бас нойрондоо үнэхээр сайн болсон. Метрон дотор 10-аас 20 минут ч хамаагүй нам унтчихдаг болсон. Сайн, ста сайн. Бясалгалаа өнжихгүй байхыг хичээж байгаа. Зүгээр дээ. Бясалгал дээр бас өнжихгүй хийн гэж өөртөө стресс нэмэх хэрэггүй шүү те. Өнжөөд хийсэн ч хамаагүй. Хамгийн гол юм маань бясалгалаа өнжихгүй гэхээс илүү сэргэх ухамсартай байх. Тийм учраас нөгөө ухамсараа сэргэх байлгах гэдэг дээр өөрийгөө анзаарах гэдэг дээр л анхаарлаа маш их хандуулаарай. Тэгээд цалман байгальмаагийн маань өөртөө хийж байгаа энэ өөрчлөлт нь үнэхээр өөрийгөө хайрлаж байгаа гайхалтай үйлдэл байна. Өөрийгөө хайрлах гэдэг чинь өөртөө хувцсуунаар эд материал худалдаж авч өгөх биш байхгүй юу? Өөрийгөө хайрлахын нэг хэлбэр нь мөн өмнө өөртөө гоё сайхан юм авч өгөх нь өөрийгөө хайрлахын нэг хэлбэр нь мөн өмнө боловч өөрийгөө жинкнээсээ хайрлна гэдэг нь юу гэсэн үг гэхээр өөрийгөө сонгох. Сая бид нэр ярьлаа шүү дээ 2026 онд аль нь ялах юм? Сонгох гэж штэ би. Хуучин олиггүй зан төлөвчий ялах юм уу? Тэр сайн сайхан зан төлөвчий ялах юм уу? Сонг гэдэг чинь эн чин жинхэнэ өөрийгөө хайрлах хайр байхгүй. Тэгэхээр цолмондоо өөрийгөө хайрлж эхэлсэнд нь баяр хүргэе. Өөрийгөө сонгож байгаад нь баяр хүргэе. Маш их бахархаж байна. I'm so proud of you те. Хичээгээд байгаарай. Яг ингэ сонгоод байгаарай. Жижиг том гэлтгүй ингээ өөрийгөө сонгоод байгаарай те. За цолмон маань таны дуу хоолой үнэхээр тайвшруулдаг гэж баярлаа. Ямар гоё юм бэ те. За битгий хүн уйлуулах гээд байгаарай. Уйлах гээд шүү. My god. Яа, за болий шүү. Сувдаа гэж үе. За ингээд ийм юм сонсохоор яа харахгүй ираад идэх юм аа. Мундаг багш шүү. Урчин нойргуул хонлоо жаахан айцтай л байна. Яаж унтнаа гээл гинэ. Окей. Нөгөө сургалтанд байгаа юм шүү дээ. Яна лайв дээр үйлчлээ. Ямар санаа зовбор юм бэ? За болохгүй бол тэ танхимаар нэг удаа хоёр удаа сургалтанд сууж ирээд хамтдаа бясалгаатаараа хоролцоор маань хэрвээ боломжтой бол тэгэхээр юу сайхан тавьчлаа те. Бити намайг үйлэлээд байгаа жээ. Яа. Тэгэхээр хорлоо маань бүр үнэхээр болохгүй бол нэг танхимаар хүрээд ирэх арга байна уу те. Угаасаа улаан Монголд байгаа хүн шүү дээ. Гадаадд байгаа хүмүүсийг бодоход Монголд байгаа хүн. Тэгэхээр боломжтой бол нэг хоёр удаа танхимаараа хурж ирээ суучих заяа. Би тийм зөвшөөрөл олгоё. Тэгээд хоёулаа тархины далгын унгаах гэдэг юм чинь сайхан суралцаадах юм. Йоо хамар мамар нь улаагаад шууд цар халдаа явчихдаг шүү дээ. Инээдтэй юм аа. За мөнх цэцэг шүн найргуу болчихсон хүн бясалгалаар найртай болох болно. Энэ хорлоогийн ангийнхан гэж баахан нойргүй хүмүүс орж ирсэн. Эхнээсээ сар болоогүй байхад те унтлаа барьлаа гэсэн л хүмүүс болсон. Тэгэхээр нойртой болно. Угаасаа манай бясалгалын бүр хамгийн муудаа хүрдэг үр дүн манай энэ тархиа өөрчлөл гэдэг сургалтын хамгийн муудаа хүрдэг үр дүн чинь сайхан унтаж сурдаг байгаа шүү. Нойртой болдог байгаа шүү те. Йоо сайхан сэтгэл өөрөө дингээр ерөөсөө уйлж гад байдаг юм аа. За баярлалаа те. Ингиж гоё нөгөө нэг надад бас ингэж үргэлжлүүлээд лайв хийгээд авах, үргэлжлүүлээд энэ ажлаа хийгээд авах. Энэ ихтгэл үнэмшлийн юу үтийн гэхээр та нарын энэ талархал, та нарын хайр өгдөг байхгүй. Тэгэхээр баярлалаа. Маш их баярлалаа. За лайв өндөрлөө. Бурхан минь уйлах гад байна. Бай бай манайхаа. Тэгвэл одоо энэ чийстэ царайд алдаад баларх гад байна. Тэгэхээр хэдүүлээ эх 7 оныхаа лайваар уулзъя. Угаасаа нэг цаг лайвддаг. Энэ удаа бүр цаг 20 минут лайвтай байсан байна.
Тэгэхээр өнөөдөр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 26-нд өөрснийгөө сонгоорой. Өөрийн хүсэж байгаа тэр зан авираа ялагч болгоорой те эцсийн бүлэгт нь. Хүсэж байгаа өөрчлөлтийг хүсэж байгаа дүр төрх чинь ялагч болох болтугай. Ингэж өрөөгөөд та бүхэндээ эрүүл энхийг хүсээд сэтгэлийн амар амгалан ухамсар сэргэг байдал би эрүүл мэндийг хүсье. Эрүүл энхийн нэгэн жаргалан хүсье. Ингээд хэдүүлээ дараагийнхаа лайв руу үзье. Бай. Баяртай.